За сайн минь үзэгчдээ өнөөдрийн бичлэгэн дээр би Lucasme хэд хэдэн арк ярих болно. Би тийм ч олон арк мэдэхгүй ч гэсэн ChatGPT-гээс бол асуусан бол байгаа. За тэгээд өнөөдрийн ярих арк бол Hunt for Gun. Workers-ийн дарга болон Daniel хоёр утсаар ярих бөгөөд Daniel-аар улаан цаасыг оруулах гэж байдаг. Учир нь гэвэл энэ нь өөрт нь хэрэгтэй мөн Charles Chog буулгаж авах гол зэвсэг нь гинэ. Тэгээд л Hunt for Gun болон Gun-ыг агнах цаг ирлээ гэнэ. Үзэгдэл нэгэн газарт Eugene Steve-той уулзна. Учир нь өөрийнх нь багт алдартай хүн байхгүй бол уруу дутагдаж магадгүй гэж бодсон. Данч Хонг зөвшөөрөх янзгүй байв. Гэвч хэдэн үг солилцсны дараа зөвшөөрөхөөр болдог. Винжин болон Daniel хоёр уулзалтах бөгөөд Винжин улаан цаасыг мэднэ гэнэ. Нөгөө хоёр чинь балгас болсон хотод ирэх бөгөөд Daniel судалж байгаад нууц сейфийг олдог. Энэ үед Gun болон Charles хоёр улаан цаасын талаар ярьдаг. Тайжин Charles улаан цаасыг өгсөн гэх нь бас сонсогддог. Мөн шатсныг ч гэсэн. Шатаас нь цаас ид шидээр гараад ирэх юм биш. Манай хоёр хэн хулгайсныг бол гээд Eugene хэлдэг. Гэвч гинт хэдэн хүн тойрох бөгөөд Eugene ярьж байгаагаар бол Daniel-аас болж ирсэн гинэ. Холбоогоор Daniel-ийн талаар ярих нь сонсогдох бөгөөд Daniel гайхсан шинжтэй зогсож байв. Daniel-ийг мэддэг хэн нэгэн манай хоёрыг өөрийнхөө газар руу авчруулахаар болдог. Нөгөө хэдэн хүмүүс нь авч явахдаа бэлдэж байв. Мөн авчирсан газар нь том хавчны дэлгүүр. Дэрдэг. Босс гэх энэ эмэгтэй Daniel ээжийнх нь найз мөн Daniel-ийн аав ах нь Jinion Park гэдгийг тайлбарлаж өгдөг. Ялангуяа улаан цаасыг хуурамчаар солиод авцсан гэхийг нь бас сонсдог. Daniel ч үүнээс мэдсэний дараа боссоос уучлалт гуйдаг. Мөн эдгээр өмнөх хэдэн хүмүүс нь болохоор аав ахынх нь хүмүүс л юм байна л та. Тэгээд босс өөрөө улаан цаасыг өгөхөр болдог. Нөгөө талд Gun-ыг агнах арк эхэллээ гэж мэдэгдэнэ. За эхний тулаанд Daniel-ийн эсрэг Gun. Daniel уг нь бол болиулах гэж оролдсон ч тулдах дуртай нөхөр учраа хийлэгдсэнээр 2 дугаар раундад Workers-ийн ажилчид